Хорвоо дээр анзаарахгүй өнгөрч болохгүй том зүйлс байдгийн адилаар жижиг зүйлс ч гэсэн бий. Тэгэхээр бидний энгийнүүдээр олж харж чадхааргүй зөвхөн томруулагч жилийн тусламжтайгаар олж харах зүйлийг бичил биетэн гэж нэрлэдэг ба тэдгээрийн ихэнх нь өвчин үүсгэдэг. Эдгээр бичил биетнүүд нь өсөж үржихийн тулд хүн амьтны биед орж амьдардаг. Бичил биетэн хүний биед дараах замуудаар орж өвчин үүсгэдэг. Өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжих байдлаар халдварлана. Хүрлцэх замаар, шүлс болон биеийн бусад шингэнээр, өдхөн ялгадас гэх мэт бохир зүйлсээс халдварлаж болно. Бохирлогдсон усаар халдварлаж болно. Ил шарах шалбархаагаар дамжин халдварлаж болно. Шавж амьтан зэрэг бусад амьд биетээс нэн халдварлаж болно. Бага насны хүүхэд хоолт хичээлийн дутагдaltaй дархлаас улирсан амьдралд орой хүмүүс халдвар төвчөнд өртөмтгий байдаг. Аз болоход хамраа дарж найталгах гэх мэт нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх олон арга бий. Гараа байн угаах хэрэгтэй. Эрүүл аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэх. Хог хаяглаа аюулгүй хадгалах, булах, устгах. Унтны усаа зөв хадгалах, ариутгах. Ил шархаа цэвэрлэх, ариутгах. Хортон шавжаас хамгаалах тор хэрэгсэл, хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Та өөрийгөө болон бусдыг халдвараас сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ? Бид ямар орчинд амьдрах вэ? Танд юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ сайтар бодоорой.